Аюулгүй аймағының радио станциясынан сөйлептірміз. Хайырлық кеш, құрметті радио тыңдаушылар. Кезекті хабарымызды бастаймыз. Біздің бүгінгі хабарымыз 1435 және 63-11 метрлік ауа толқындарында беріледі. Монгол орны баруун хязгаар Баян Улиг аймгийн төв Өлгий хот. Өнөөдөр Баян Улигчууд эх орны аль ч аймаг сум дэлхийн олон хоттой ирж эх орны болон дэлхий дахны олон сувгийн радио иргэн нэвтрүүлгийг сонсож байна. Энд казах, урянхай, дөрвөд, торгууд зэрэг олон эсн нутаглаж, тэдний 80 гаруй хувийг казахууд эзэлнэ. Үндэсний нэвтрүүлгээс гадна казах хэлээр радио нэвтрүүлэг хийж, сонин хөвөлөл гарч, Баян Улигийн театр казах хэлээр тоолож, үндэсний хэлбэртэй социалист агуулгатай соёл урлаг хөгжиж байна. Монгол ард улсын баатар хорлоогийн дам. Бүгд найрамдсан Монгол ард улсын баатар хорлоогийн дам. Манай хайрцаг орны эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө байлдаан дэрэлхээр тоглож амир өссөн. Баатарч аяат бэ? Надад бэ? Огноо бэ? Алтай толбын хязгаар тэмцэл тулалдааны түүхтэй газар олонтой. Монгол орны эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө алтан амиан өргөссөн Монгол зөвлөлтийн дайчдын мөнхийн дурсгалыг хинч хизээч хаач мартахгүй. Зарц Монгол ард улсын баатар Мавзмын эхийг манай бригадын хамт олон хүндэт ажлаар эзэн авч байна. Баатрууд эрсдэж үйлсний мөнгө. Өнөөдрийн баатруудын нэг бүгд наримдах Монгол ард улсын хөтөлмөрийн баатар Алдарт ойлогчин Зайдны бригадыг Монгол орон даяар андахгүй. Угийн хөтөлмөрч шинийг сэтэж, санаачилж, зохион байгуулж, залууийг халамжлан хүмүүжүүлэгч хамт олонныхоо нэгэн ноён нуруу болж явдаг Зайд. Барилгачин хүн өөрийн гараар хөшөөдөрсөг даан босгодог. Бидний барьсан байшинд социализм, коммунизмын үеийнхэн ажиллаж амьдрах болно. Тэгэхээр л чихэн хангин болохгүй юм хийхийг хичээх юм а гэж ярьдаг. Тийм ээ. Энэ бол жинхэнэ манай үеийн ажилчин хүний үг, соёл тэрэгний нийгмийн ухамсар юм. Зайдсан баатрын бригад зөвхөн нутагтаа ажиллаад зогсохгүй, барилгын явуулын бригад байгуулан айл зэрэгэлдээ аймаг сумын төв суурин барьж шинжилэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Хүүхдэн морин уцрал хүн боллоо гэж үздэг байсан үе тэмчих хуучны юм биш ээ. Өнөөдөр морин уцрахаас өмнө бичиг сурч, нөхөдтэйгэн нийлж дуулах дууган бүжиглэх бүжигэн сурч эхэлнэ. Соёлд орчлонд хүний зэрэгтэй явхад олон юмд багаасан амлаж, оюун бэлгийнүүдээ нээх явдал хэрэгтэй болно. Өлгий хотод Казак Монгол хоёр 10 жилийн сургууль хичээлж байна. Балалар, бүгін біз Абай Құнанбаевтың өмірі және творчествосын өтеміз. Абай қазақ халқының ұлы ақыны, ағартушы демократы, жазба әдебиетінің атасы болып есептеледі. Сағуқтыда өнөтір бет Монгол бетіне хичээлдер өгүүлүүрийн гишүүдийг давтық тұқа тасқы датсын. Ребята, посмотрите, пожалуйста. Стадион имени Владимира Ильича Ленина. Стадион имени кого? Владимира Ильича Ленина. Какой падеж? Хорошо. Нэг хэлтэй хүний унааны ганц мөртэй,
2 хилтэйг хөтлөг өмөртэй, 3 хилтэйг хос хөтлөг өмөртэй хүнтэй зүйрлэхэд энэ хүүхдүүдэд хичнээн хол явах ирээдүй байна уу? Казак хайлын хойморт ертөнцийн соёлын нэгэн гайхамшиг телевиз хүндтэй байрыг эзэллээ. Ингэж казакхан намзасгийн хар зөвлөлтөд түмний тусаар ертөнцийг сонсож харж байна. Алтан хязгаарын хамгийн том үйлдвэрүүдийн нэг ноосгох үйлдвэрийг бас л зөвлөлт холбоо тулс барьж өгсөн юм. Толцоо казак эмэгтэйчүүд ажилладаг энэ үйлдвэр төгсөлт үйлдвэрийн нарийн цэврийн талаар улсад нэртэй хамт олон болж байна. Хатгамд нэхмэл урлах нь казак бүсгүй нэгэн өвөрмөц урлалын үйлчин болгодог юм. Казак бүсгүй өөрийнх нь гэрийн хэрэглэлийг 6 настайгаас эхэлвэл илүүд нь 7 настайгаас эхэлвэл таарна, 8 настайгаас эхэлвэл дутна гэж нөхөр гарахнаас хүртэл урлан бүтээдэг ёс байлаа. Казак санчлаар хичнээн их сууж, хичнээн уран нэхвэл төдий чинийн сайхан айл болох ёстой. Гэвч хайр хайран олдоггүй гашуун амьдрал байсан тухай 92 настай эмгэн буурал ярьж байна. Миний болоод бидний үеийнхэн залуу насны жаргал гэчийг үдсэнгүй. Богтлох ёсонд давтагдаж гүү малаар үнэлэгдэж ирээн бол гэрийн зарц болж явлаа. Яахав өөр хүүхэд олныг төрүүлээд сайхан төртэй учирсны ачаар өтөлхийн жаргалыг үзэж сундаа гэж байна. Энэ эмэгтэйчүүд эмч, олон нийтийн зүтгэлтэн, ажилчин, малчин, багш, инженер юу ч хийдэг байлаа. Цөмөл нэхмэлчд, хадгамалчд, баядулчд юм. Задуухас нэгдлийн хормын урданд гэрэлэх ёслон хийхээр аав ээж, ах дүү, анд найз нартайгаан ирж байгаа нэ. Шашуу эдийн дээжийн цацал бэр буухад хүндтэй зочин айлчлахад морь бүх төрүүлэхэд хүндэтгэн цацна. Аливаа хурим шиг казакийн хуримдаж хуучин заншил шин ёс хоёр хосолж хайр сэтгэл холбож байна. Казак гэрээ Монгол гэрээс том, өнийн угааран махир, гэрийн дотор туурах явчиг угц хийгэр гойж чимэн. Ногоонор сумын партизаны эдлийн гишүүн жолооч Жанатын гэргийн уран кулдари ээжээсээ сурсан ураа охин дооч хоёр хавийнхан дааж зааж сэргээс халагдах хоёр хүүдээ гэрийн доторх гоёлын бүрэн бэлтгэж байна.
борлуудын үлгийг. Манай улсын хамгийн өндөр насны нэг партизан Аксакал Карибан Шингишвэ зооны хүрч ачигчтай үлгэр домог шиг амьдраласан ярьж төрсөн ихч Туламшаг шигэ 103 хөрхөн үгүй юу гэж байна. 92 настай Байтугалого айл хунраар бууж мордож зөвлөж сургаж явдаг насааран арих тэм хэрэглээгүй айрыг таргууж ангөрөө хийж явсны ач болоо гэж байна. Улаанхот сумын алтан хөгжил нэгдлийн 80 настай Зайнхан Сайклийн аавууд мадмаллага цагуурасу эртний аравын ном судар хэлэлцэх цэц булаад даам тавих гээд холорын зочингийн чин тасардгүй юм. Эцэг өвгдийн 25 үеийн мэддэг цэцэн цэлмэг ойтой энэ өвгөн нутаг голдоо даамны авраг титмээ хамгаалсаар байна. Ахмад Борлуудын үг сургаалыг анхааран хүндэтгэдэг хүнэл амжилт бүтээл гаргах болжээ. Албар цаалчин бүгд наримдах Монгол Ард улсын хөтөлмөрийн баатар уул болгон туглааг болсон үнийг домбрын ихшгээр номхотгож болдгийг бас л Ахмадын алтан сургаалаас сонсноо залуу цаалчдад үзүүлж байна. Тийм ээ. Хүн малыг таньж, байгалийн үзэгдлийг ажиглаж судалсан ярилдэг ном амьд туршлага болсон ахмадуудын үгийг аймгийн намын хорооны 1-р нарийн бичгэн хурматгаж сонсон сонирхон судлана. Нам захиргааны өдөр дахиж алтандж ахмадуудын үгийг сонсож сурахын шаардсан. Суурийн хадлан бэлтгэх талаар улсад нэртэй хончин орон бай, чулуугийн түүж, усташин халиаж сурамлах зэрэгээр олон жил өөхгүй ажилласнаар суурьдан хүрх хадлан өвөлжөөнийхэн дэрэгдээс авдаг боллоо. Энэ туршлагыг нийтлийн намын хорооны дараа Ахмад коммунист дагун бай зориуд судлан туршлагын бусад суурьудад дэлгэрүүлж байна. Манай орон бай чулуу хөдөлгөж явах дуртай хүнтэй чулуугаар янз бүрийн битүү задгай хашаа тэжээлийн агуулга юм л барьдаг юм гэж ярьлаа. Энд бас хөдөлмөрч казак ирчүүд чулуу хөдөлгөж морин жимийг машин зам болголоо. Алдар дулаагчны хавцлаар Болгон сумын салтанат нэгдэл рүү шинэ хөгжил соёл, шин амьдралын хөвшил ирсээр байна. Туслах ажихыг дөржүүлж байгаа удахгүй 1000 хүрэх энэ туулайнуудч жилд 8000-аас 9000 өндөг өгдөг дахианы шин сүрэгч 7 дугаар 5 жилийн эцэст 20,000 ширхэг бодволох гэрийн модны үйлдвэрлэлийн зориултай бургасны механуудч цөмд улагчны замаар даван иржээ. Боинтсон бодогны орд газар янз бүрийн өнгөт уулнаас түүхий идэ аван бодогны цех байгуулан олон өнгийн шорон болон тосон будгийг нэгдэлдэн үйлдвэрлэж байна. Одоохондоо цех нь багахан боловч өнгөр баян буянтын орд газар нэр дагарсан бодогны үйлдвэртэй болоход гайхах зүйлгүй үзээ. Аравын гурлийн цех байгуулж Услагатай тариалан хөгжүүлж байгаа Алтан цэгц сумын социализмын зам нэгдлийн ахмад дарга төрөөхөө. Энх хашаан дутгуулж байгаа Балчиттан голон харлан чиглүүлэхийн зэрэгцээ. Гар аргаар хийж байсан цагаан идэ махны зориулттай модон сав суулгыг үйлдвэрлэлийн аргаар хийх боломжийг судлаж явна. Дом
домбор тоглодоггүй казак хүн хаварханч хийдэг хүн цөөхөн болжээ. Домбрыг хийх тоглох алилийг хослуулдаг хүн Ахмад Ярунаригч Даниэл юм. Маршал Чэвисэн төгсөн бэлгийн бүс урдаж байсан Тогтбай дархны хүү Коком 16 настайгаас алт мөнгө дархалсан 7 үеийн дархан хүн. Хүү Сэрквайга 8 дахь үеийн залгах найдлагатай гэж үзэж байна. Бүрэн гойлон хэрэгэлсэн казах хэл. Бригадын өдрөлөг хорин нарийн үед арис булаалдах тоглоомоор 90 чадал морины хурдыг шалгана. Оренхардын ташуур тавих тоглоомч эрх хүний ахвал самбаг бас л сорин. Хөөцөлдөг тоглоомоор хуучин танилууд биеийг найн давж бас чиг шин танилууд тодорно. Мориухан Монгол уяатай төстэй боловч нэмнийг нугалц хийгээр гоё. Харин уралдахдаа хүүхдийн заавал зайдан дахин. Монгол орны хамгийн өндөр улс мөнх цаста таван богд Самбгарав, Цэнгэл, Хайрхан зэрэг өндөр сурлаг оргилууд Хотон, Хурган, Сэргаали, Даян, Ачис зэрэг тунгад өгөстөн нуурууд уудын түргэн урсгалт Ховд, Булган, Дэлүүн зэрэг мөнх цасны гол мөрнөрөн зөвхөн баян үлбийчүүд төдийгүй Монгол түмэн бахархаж байдаг юм. Енді біздің табында малды 5-ші айдың 10-нан бастап қызылдандыру отарын істей бастаймыз. 5-ші айдың 10-ы деген кезде, мысалы Ағдусанда Казахин жерин хончин. Бүгд мэримдэх Монголар дулсын ардын их хурлын ордуштырға хан, мал отырлыш тарғылуулық байлық туршылған, өөрттерін социалист урулданы гэрээтэй ажиллаж байгаа хончтод дэлгэрэнгүй тайлбарлаж өгдөө. Дайындықты істеп, таңертең өзіміз шай қайнатып ішіп, қойды өріске апарып, ол жерге шай қайнатып ішіп, мысалы, тау басына жұмсатып, осында отарлап қалған. Ол кезде қой қырқатын болғанда, соның қырқатынын бөліп, балық беп қырқып отырамыз. Ал енді жаз айдарында басқадай жұмыстар, ақылық тұтылық малшының жұмыстары болса, сол кезде балаларға баққызу үшін аймгийн аргын хоёрық сумын ирээсэн малчин уралдааны гэрээтэй ажиллаж байна. Ахан төлөх хүний 2 жилд 3 төлөвлөлдөг малан таргалуулсны ач гэж ярьдаг хүндээ. Аймгийн малын ерөнхий эмч Шавданы санаачлагаар хург хөнгөлөх казакийн уламжлалт тартуу аргыг анх ахааны сурд хэрэглэж ашигтан батлагдсан нийт малчид хэрэглэж эхэллээ. Зөвхөн сүүлийн 3 жилд энэ аргаар хөнгөлсөн 426 мянган төлөөс 850 мянган кг илүү мах нэмэгдэж байгаа нь
энэ арга ашигтай болохыг харуулж байна. Зэрэг өндөр сурлаг оргилдуу хотон хурган сэргаали даян ажил зэрэг тунгал өгөстөн нуурууд уудын түргэн урсгалт ховд бодгон дэлүүн зэрэг мөнх засны гол мөрнөрөн зөвхөн баян үлбийчүүд төдийгүй Монгол түмэн бахархаж байдаг юм. Ал енді біздің табында малды 5 айдың 10-нан бастап қызылдандырып отырмыз дей бастаймыз. 5 айдың 10 деген кезде мысалы Ардусанда Казакин жирин хончин бүгд мэримдэх монголор дулсын ардын их хурлын ордуштаргахан мал оторлож таргалуулах баялаг туршлаган өөртөгийн социалист суралдааны гэрээтэй ажиллаж байгаа хончдод дэлгэрэнгүй тайлбарлаж өгдөг. Дайындықты істеп, таңертең өзіміз шай қайнатып ішіп, қойды өріске апарып, о жерге шай қайнатып ішіп, мысалы, тау басына жұмсатып, осында отарлап қалған. Ол кезде қой қырқатын болғанда соның қырқатынын бөліп, балық беп қырқып отырамыз. Ал енді жаз айдарында басқадай жұмыстар, ақылық тұтылық малшының жұмыстары болса, сол кезде балаларға баққызу үшін аймгийн ав хоёрын сумын 99 малчин уралдааны гэрээтэй ажиллаж байна. Ахан төлөх хүний 2 жилд 3 төлөвлөлдөг малан таргалуулсны аж гэж ярьдаг хүндээ. Аймгийн малын ерөнхий эмч Шавданы санаачлагаар хург хөнгөлөх казакийн уламжилт тартуу аргыг анх ахааны суурь хэрэглэж ашигтай батлагдсан нийт малчид хэрэглэж эхэллээ. Зөвхөн сүүлийн 3 жилд энэ аргаар хөнгөлсөн 426 мянган төлөөс 850 мянган кг илүү мах нэмэгдэж байгаа нь энэ арга ашигтай болохыг харуулж байна.